16 ангисцэн 23-ийн 1 дүүбэл 2 3 камер 3 дөө. Юу гэж ямар үг гэлээ? Нар сар ойроор хүрээлвүү, холуур хүрээлвүү гэхдээ хурдан. Нар сар ойроор холуур. Чи ямар ажигч юм бэ? Нэрээ хэлэн богинохон памгаар واخгүй юу? Намаг ерөөсө өдөр болгон загнаа л хэдий л. Гэхдээ юугээ загнаад байгааг би ерөөсө ойлгохгүй байхгүй юу? Оо чи ойлгохгүй загнуулаад идэв гэсэн юм. Битээ нэгэ таач. Би тэр чи ястаа мэдчихэж байгаа хүн биш. Би ч гэсэн харин. Чи ч юм хөгжлийн бэрхшээлтэй байсан. За хөгжлийн үйл бүл кино маань боловсрол сургуулийн 6 дахь олон ангит кино болж одоо үзэгчдийн хүртэл болоход бэлэн болоод байна. За өмнө нь бол одоо хайрын ирэлт, наран мандах нутаг, хөв тавилангийн эдрээ, мөрдөгч, 3 найз гээд энэ 5 кино үзэгчдэд хүргэсэн. Тэгээд энэ удаагийн онцлог бол бид нэр телевиз киноны салбарт бас сүмдтэй байр суурь эзлэг Коктейл Вильямсийнхаа хамт олонтой бүтээгээд одоо хүрэхэд бэлэн болоод байна. Sitcom гэдэг товчлол маань өөрөө болохоор тэгээд байгаа юм л да. Situation comedy гэж байгаад байгаа. Тэгээд тэр маань өөрөө одоо монголчилж орчуулад ирэхлээр нэг байдлын инээдэм гэж орчуулад байгаа. За боловсрал сууг телевиз тэг бол ер нь баг анхны уран бүтээл гэж хэлж болох байхаа. Тэг миний хувьд анхны уран бүтээл. Нэг тэр гэр бүл дээр нэг тухайн нөхцөл өгөөд тэрэнд жүжигчдийн реакц тэднээс дөрүүдийн хандлагаас үүсэх инээд гэсэн ийм төрөл жанр юм байна. Хамгийн анх одоо телевизээр нэвтрүүлгээ хийж бид нар одоо залуу уран бүтээлч нар одоо өөрсдийгөө таниулж өөр ингэсэн бас нэвтрүүлэгтэй болж тэрэндээ маш их баярлж уран зориг авч явж байсан. Тэгээд тодорхой хугацааны дараа бид нарт нэлээд завсарласны эцэст эргээд ингээд боловсрал телевизтэйгээ хамтраад 40 ангитай энэ хөгжилтэй гэр бүл гэдэг сериал дээр хамтарч ажилласан маань үнэхээр сайхан байсан. Зүгээр энгийнээр тайлбарлах юм бол нэг анги дээр нэг үйл явдал болно л гэсэн утга санаа. Өнөөдөр бас телевизийн орчин үеийн бас нэг хүмүүсийн бас богино хугацаанд танигдж чадсан дуртай бас сайн менежмент телевизтэйгээ хамтраад энэ улаан ангит сериал дээр оролцож энд бас уран бүтээлчээр оролцож тоглож байгаа одоо бас л гоё юм тий. Яг нэг ангит кинотод төстэй ч юм шиг. Гэхдээ нөгөө нэг хэлбэр хийцийнхээ хувьд болохоор бас хитүүлэгтэй тоглолтуудыг нэгтгэж жүжигчдээс илүү их одоо зарим талаараа бол баг театрын тоглолтыг жүжигчдээс нэхэд эвгээр онцлог юм да. Тэ өөрөө өөртөө манай гэрүүлийг хүнтэй оруулж байгаа байхгүй юу? Чи юу гэдэг байгаа бэ? Хөгжилтэй гэр бүл. Тэг энэ бол одоо 4 охинтой. Тэгээд одоо нэг одоо гэр бүлийн амьдрал. Тэг мэдээж одоо юу гэдэг ажил дээрч тэр гэр орондооч тэр нэг юм маш одоо инээдтэй ч байдал үүсч байна. За эмгэнэлтэй гонигтай ч юм үүсч байна. Өнгөрсөн 3 найз кинон дээр ажилласан. Арын албаныхан бол ер нь бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж байгаа. За өнөө бол одоо ерөнхий найруулагч Сувтын Баттулга. За тэгээд манай зураглаач, инженер техникийн мөн тайз зураачдын баг бол ажилласан байгаа. Амжилт төлөвийн хоёрыг орж идэгээс юм яа. Яби яг энэ хэмжээг өгөхдөө манай жүжигчтэй. Манай найруулагч болохоор бид нөгөө бурхан гэж нэрлэдэг байхгүй яа. Тэгэхээр нөгөө Фаблоны дээрээс нөгөө нэг яадаг. Тэгэл бурхан ингээл бурхан ярьж гин гэж бид нэр амар сонсдог. Киноны төгсгөл хүртэл яваад одоо ажиллаж байхад бол үнэхээр одоо бүх юмыг л одоо шугамаа алдахгүй үйл явдал тэр бүх юмыг л одоо хөдөлж авч явж байгаа. Ганц одоо бүх юмыг л толгойдоо бодож боловсруулж байгаа хүн чинь л одоо ер нь найруулагч үү те. Найруулагч маань өөрөө тулгаах өөрөө юу юм хүн юм бэ? Ингэж нервтэйч зовч юм ажлыг хийдэг биш те. Стрессгүйгээр. Яг стрессгүй л ажил хийдэг. Та юм юм тэнэг таас нэг юм бацаа. Тэгээ заа сүрэн гэдэг сүрэн дээр очиод нэг сүрэн нэг бохоо зав. Нэг тиймэрхүү байдаг. За энийг яах юм бол доо гэж гинт толгойд нь орж ирдэг юм шиг байгаа. Нэх гоё ингээд өөр хэсэг болгоод
замчаа өгөөд тэр хэсгүүдээ ингэж явуулсан маш олон хэсгүүд байдаг. Найрлагчийнхаа зэмдэл магтаал хоёрын зэрэг даажл явж ин да. Гэтэ би найрлагчтай загнуулж байгаагүй л дээ. Гэтэ алдаа гарвал яах вэ гэж дайгаад идэв юм аа. Нөгөө хэрглэж байгаа зүйлийг тэгээд оролдоод тэгээд эвдээд чихэн дээр нь орилаадах юм бол уурладаг. За баярлалаа. Фокус яасан дайггүй юу? Одоо эхлээд надад санал тавихтаа одоо найруулагч, продюсер хоёр одоо 1-2 зохиолын одоо үйл явдлыг ярьж танилцуулсан юм. Тэгээд тэр нь юу гэдэг юм анхны сэтгэлээр надад их буусан. Тэгээ энэ их ер нь их боломоор санагдаад байсан. Энэ киноны нурууг авч явах жүжигчид дээр бол хавгаа авах яг төгрөх юм байна. Үлцгийгч бас яг энэ киноны ээж болоод аав болоод явахд бол үнэхээр тохирох юм байна гэдэг тийм шийдэл дээр үрсэн л. Лав ах чинь нэг тийм партнертай хамтран тоглогчтой их өгөөчтэй одоо өөрөөр хэлэх юм бол мэрэгчлээ одоо 100% эзэмшиж чадсан өөрийнхөө мэрэгчлийг цэвэр мэрэгчлийн жүжигчин хүн учраас одоо хамтарч ажиллахад үнэхээр сайхан байна. Хошин урлагийн төрөлд бол удаан хугацаанд ингээд одоо ажилласан уран бүтээл хийцэн ийм уран бүтээлчд учраас одоо лавсруу байх Үлцгий хөгч хоёр маань бол киноны гол дүрийн аав ээж хоёр бол биднэрт бол алхам тутамд өдөр болгон сцен болгон дээр л одоо нөмөр нөөлөг өөрөө хэлэхгүй ч гэсэн өөрийнх нь жүжиглж байгаа, тоглож байгаа, аялж байгааг бид нар хараад ийм тохиолдол ингэх ёстой юм байна да, ингэвэл зөв харагддаг юм байна гэдэг ч юм ингээд алхам тутамд юм сурж яадаг л даах гэж яриасан. Одоо ингээ хүмүүс намайг харахад нэг тийм нэг номын тагтай томатаа ч юм шиг нэг тийм аим хаа юм шиг хүн харагддаг шиг байгаа. Яг үндэ би айц гэдэг юм мэдэрдэггүй шүү дээ. Айц гэж юу гэдэг надад байдгүй. Хүмүүс энэ тэнд харангууд яваад яана айлаа майлаа би айх ямар мэдрэмж вэ гайхаад байна. Чи хин бэ? Би. ТV коктейл хамтлагийг оролцуулъя гэдэг санаа одоо манай продюсерууд тавьсан. Би ч гэсэн бас баяртайгаар хүлээж авсан. Ягаад гэвэл ТV коктейлийн найз нартайгаа хамтарч уран бүтээл хийнэ гэдэг бол бас надад сайхан санагдсан. ТV коктейл хамтлагийн залуучууд бол бүгдээрээ ер нь их авьяаслаг сайн залуучууд, чадвартай. Тэгээд эдгээр маань бас одоо энэ боловсрол сувгдлээдтэй бас хамтарч хийж байгаа энэ кино. Бусад дөрүүд дээр нь бол ер нь биднес проп хийсэн, шалгаруулалт хийсэн. Хэн байж болох уу гэдэг. Тэгээ бараг нэг 200-аад 300-аад хүнээс сонгон шалгаруулалт хийсэж жүжигчтэй сонгосон доо. Тэгээ надад бол энэ Ямдан гэдэг одоо миний энэ тоглож байгаа энэ хүн одоо маш их сонирхолтой санагдсан л да. Ер нь энэ хүний хувьд ангаах ухаан, шинжлэх ухааны талаас их одоо гүн нэвтэрж орсон хүн тийм ээ, Ямдан эмч гэдэг хүн. За тэгээд Саялмаа гэдэг энэ одоо жирийн нэг одоо Монголын өдөр тутам тааралцдаг нэг эмэгтэйчүүд байдаг шүү дээ. Гэрийн сайхан эзэгтэй олон хүүхэд төрүүлсэн. За тэгээд олон хүүхэд төрүүлсэн мөртлөө гэртээ маш их чухал үүрэг гүйцэтгэдэг тийм сайн халамжтай ээжийн одоо дүр юм да. Тэгээд одоо үр хүүхдүүдийнхээ амьдралд үе цус оролцдог нэг тийм ээж нар байдаг шүү дээ. Аавыг дуусгаач ээ. Анх удаа одоо юу гэмдэ одоо нэг тийм хүргэнтэйгээ хамт нэг дор одоо бас их амьдрдаг ийм аав байгаа. Миний роль болохоор Ямдан Соёлмоо хоёр гэсэн гэр бүлийн дундаас гарсан хамгийн том охин буюу Од гэрэл гэж охины роль надад оногдсон. Яах чай? Мэдгүй. Энэ гэр чи надаас өөр зарагдах ойр зур дэлгүүр хоршоо орох хүн байдгүй юм ааш. Чамаг дахиад дэлгүүр орох гэсэн юм уу? Байсыг гэх юм шүү дээ. Наатах үг. Юм уу ээж авах хоёрыг тий. Миний дүр гэх юм бол ерөөхдөө Америкаас сурж байгаад ирээд тэгээд ер нь жоохон хор утгачдаг, түвээждэг тэгээд нэг тиймэрхүү дүр байгаа. Садко маань мэрэгжил болол эмч мэрэгжилтэй. Тэгээд би бурамхан аахын бурамхан эмнэлэгт ажилладаг. Манай бурамхан эмнэлгийн нэг гишүүн бид бүхний одоо нэг эдэс болж байгаа дөлгөө эмчтэй маш их баярлж байна. За та бүхэнд ч гэсэн баярлалаа. За энэ манай эмнэлгийн хамгийн тэргүүний одоо эмч. Хэлцэндээ таатай байна. Дөлгөө. Миний 3 дахь охин байгаа. Оо тийм үү. Манай хүүхэд. За. Сайхан охинтой юм байна. Би сувд гэрэл гэх охины дээр гасан байгаа. Айлын бага охин. За нийлээ оюутан хүүхэд.
За ааш цангийн хувьд гэх юм бол их дураараа. Гэтэ гинэн цайлган тийм охины дүрээсэн. Ээжээ цэцэрнийхээ оронд охиндоо мөнгөний өчтөх үү? Хараа юу болох мөнгө. Миний дүр бол дөлгөөн гэж эмчийн дүр байгаа. Эмэгтэйчүүдийн эмнэлгийн эмч, тэг хүүтэйгээ амьдардаг. Тэг эмэгтэйчүүдийн эмнэлгийн эмчийн мөртлөө ягаад чихнэргүй байдгийг тийм ээ. Гинт. Хой яах чинь үү? За энэ кинон дээр бол би цогтоо гэж одоо телевизийн зохиолч тийм залуугийн дүр дээр ажилласан. Мишка гэдэг манай ачаахан байгаа тийч. Нөхөр Мишка. Тэр юм ээ гэж. Мишель гэдэг охины дүр тоглож байгаа. Од гэрэл мянган буу хоёрын хүүхэд болж тоглож байгаа. Айгуу тийм аттай, тэгээ хөвгчлээ, дулаамтгай, тийм хөхт. Тэгээд манай Мишельд тэгвэл бэлгүүний юунд таалагдтыг? А? Бэлгүүний юу? Тий. Бэлгүүн нэгт болохоор нь штэ. Бэлгүүн айгуу хөөрхөн. За. Хоёр талахаараа нүдэн дулаахан. За. Тэгээд гурав талахаараа штэ. Хацчмаар санагдаад байдаг байхгүй юу? Манай нэг салгалсан хөргөн маань одоо тэгээд ажилгүй юм аа. Тэгээ одоо хурж ирээд одоо яах вэ одоо хүний эцэг болсон хойно охиныгоо ямар одоо гудамд гаргалтай биш. Тэгээд одоо энэ айлын одоо бүхий л одоо болж исэн юмыг л болохгүй болгоод хаяад ах шиг байгаа юм. А гэхдээ тэр бол санаатаагаар биш. Өөр юм нь одоо тэгэл байгаа байдланд өөрийнх нь л нэг тийм зан байдал одоо нэг тийм цаанаасаа нэг бүтлгүй хөнгөж байдаг шүү дээ. Тийм л хүн юм шиг байгаа юм. Тэгингээ одоо бүр өөрийнхөө том өрөөг одоо тавьж сулж өгөөд орон дээрээ унтуулад өөртөө нэг жижиг өрөөгөө суллаад ингээл амьдарч байгаа бас нэг бухимдалтай лаа хүн шүү дээ. Хуучин битэр их том өрөөнд амьдардаг гэсэн. Тэгээд одоо хүүхэд нэг охин маань хүнтээс ус учраас бид нар тэр том өрөөгөө энэ жижигхэн өрөө олгоод ингээд солиод амьдарч байгаа. Зайлуул ингээд хадам ээжтэй адлуулаад те дүүнерт нь одоо тэр гэрт адлуулаад тэгэл тэрийг ерөөсөө өөрөө нэг тийм адлуулж ийн гэж гүнзгий хүлээж авахгүй байгаа маа хөрх юм бас их цайлган дөө. Тэгэл ерөнхийдөө нэг жоохон гомдсон маягтай нилээн хилүүлж байгаа юм дээ шүү бас. Тэгээ нэг гомдсон маягтай болсноо тэгэл дараагаар нь хаа гэж инээдсэн тэр дунд удлаад явж идэг нэг тийм цайлган л тийм сайхан хинэггүй дүү. Ер нь шулуухан илүү жоохон мангардуу юм уу да. Тэгэхдээ тэрний бас нэг их тийм нэг юм дийлдэхгүй бас нэг юм чадвар байна. Юм л бол одоо надыг бол чадчаад байдгийг. Тэгээ киноны туршил бүр чадаад тэгээд би одоо бас бодоод байгаа энэ нэг ажилгүй анкаагүй юм л ингээл чадуулаад ахаар зүр нэг уур хүрээд тэгэл нэг хариугаа авчих санаатаа үзэл тэгэл чадуулаад одоо яваад байдаг бас аав нь ээжэд одоо тий. Үгүй чамаа гэж байгаа. Нэг хослол аваарай гэж бэлсэн мэт дээ. Нэгийг хоёрыг авдаг нь яаж байгаа юм бэ чи? Үгүй харин дэлгүүрт яг яваад орсон ч өстө бүх костюм нь гоё харагдаад идэх юм байна. Ямар бүгдийг авалтгүй харин ч хоёрыг авлаа. Гэхдээ тэгээ хоёр хослол аваад одоо энэ бас юу ч ирээд ирсэн юм бэ чи одоо. Энэ од гэрэлтэл одоо хувц сонор. Тийм тэр тухайн ахгүй би авчих. Ма чи энийг ээжтэй авчихгүй. Энэ бас юу аваад ирсэн юм бэ? Пингвин. Гэхдээ чи ийм юм авчаад өдөр чи юу вэ? Энэ одоо юунд хэрэгтэй? Хүүхэд хүртэл голоод тэнэс голоод гүнтэн чи. Энэ юу аваад ирсэн чи? Наач тэгээд намайг зодголчихсан хэрэг болж байгаа үедээ. Ээж аавтай эхэлдэг юм эрх охин би бол жоох их талтай. А найз залуутай бол их хатуу. Бас их ууртай талтай. Одоо энэ дунд охин дурлцал араас нь тэгэл бүх юмаа зориулаад гүйж байгаа залуу. Тэгээд манай одоо найз бүсгүй содоо маань бас намайг тэр ер нь тоодгүй 7 жил явж байгаа гэж байгаа араас нь. Ямар зэвгүй ятан бэ? Тавшаа содоо. Тайм бэ заа юу ч болсон найз нь чиний талд шүү за. Яа таам бэ? Яасан бэ? Гараа л та. Яасан бэ? Ингээд одоо гарчдаггүй. Ганцаараа юмэр байна. Өөрөө ч ингээд хүүхд мөхттэй болж үзээгүй жиж кинон дээр хүүхд мөхтэй ингээд жоохон зэмлээл цохиж мөхөхөр амар хийдсэн. Тэгхгүй ээж болдгүй муу да гэж бодоод бүр тэгэл аль болохоор л нэг юмыг жоохон ингээд жоохон багсгаал зөөллөө тээ. Амьдрал дээр хүргэнтэй. Хүргэнтэй манай баг охин маань одоо хүнтэй сууж хүүхэд гаргасан. Тэгээ одоо би ч бас амьдрал дээр өвөө болсон. Энэ кинон дээр ч гэсэн бас одоо өвөө, зээ охинтой. Тэгээ ер нь бас их дөхөмөлтэй. Би яг амьдрал дээр болохоор айлын ганц охин. Тэгэхээр ингээд юм өнөр өтгөн гэр бүлд ороод айгу маш гоё санагдаж байгаа надад айгу гоё
хөгжилтэй өдөр алга ингээл өөр юм болоод хөгжилтэй яг л нэг гэр болсон бүл болсон юм шиг санагдаад тэгэхээр гоё хөгжилтэй тийм байгаа. Тэгээ киноны дунд хэсэгт юм уу да. Би нэг оюутан цагийнхаа нэг эмч залууд л бас нэг чадуулаад ер нь нэг үхэхийн наад ирмэг дээр очтгий. Гол дүр Яндан гэж юм чи. Одоо оюутан цагийн найз. Тэгээ оюутан цагаас авахлаа одоо хүртэл нөхөрлөж байгаа мэрэгжилтэй дотныхын нөхөр. Энэ чарн бүр хоолны ам чанар сайтай. Дайжгүй газар байна шүү. Янз бүр байгаа. Хүй байцгаарай. Та хортой хоол идчихлээ. Хортой мөг. Хорон цагаан гэдэг хортой мөг идсэн байна. Наад мөг чинь фолодин гэдэг хор авдаг яхаа. Чи тэгээд хортой мөгөөр хоол идчихэж байгаа юм. Үгүй. Би хаяхга тавьсан байсан. Манай мөгийн дотор ороод ирсэн бахаар би хаяхга тавьсан байсан юм аха. Уучлаарай. Хаяхга тавьсан байсан. Хортой мөгөөрөө. Тэгээ хоолыг өгчөж байгаа юм уу? Гүү. Манай туслах хийцэн байна. Би биш. Туслах хийцэн байна. Аха уучлаарай. Энэ мөгийг идсэн 10 хүний 9 нүхт юм аха. Тэгээ одоо яах юм? Уучлаарай аха. Ус. Аха зүгээр уу та. Тэр үед л ер нь учиргүй бүгдд нь хайртай болсон юм. Тэгээ энэ муу хэдийг одоо хэрэггүй ч ингэж загинж юу. Одоо ингээд ер нь үхэхийн хооронд ер нь юунд ингэж явтаа гэдэг. Хүй. За сайн уу? Сайн. За сайн явтай. Тайвшруулалтаа манай хамтлаг хамтарч хийж байгаа учраас бид нараас нэлээд өөрөөр альтай тэгээд бас кинонда бас маш олон сайхан уран бүтээлчдийг урьж тоглоулахыг бас зорьсон. Тэгээ бидний бас энэ хөө хийж байгаа кинонд манаас маш олон сайхан уран бүтээлч нар маань бидний урилгыг хүлээж аваад ирж оролцсон байгаа. За тэгээд боловсрол телевизтэй манай мөрөдлөн театр хамтарч ажилладаг. Тэгээд тэр утгаараа боловсрол телевизийн энэ онлайн гэдэг хөгжилтэй гэр бүл энэ кинонд бас туслах төр тоглолоо. За тэгэхээр манай энэ киноны ерөнхий павильонууд энд байгаа. За павильоны маань ер нь бол өнгөрсөн 3 найз кинон дээр ажилласан баг маань ажилласан байгаа. Тэгээд гэрээт одоо Бат дизайн гэдэг компаниудаг. За мөн ингээд манай телевиз ерөнхий зурагч Бат Эрдэнэ нь бол одоо ерөнхий санаа бол хамтарч гаргадаг тийм. Тэгээд бол өнгөрсөн 3 найз дээр бид нар бас нэлээд туршлага хөндлөсөн. Тэгээд одоо кинон дээр маань бол одоо Лавгаахын гэртэй, Яндангийн гэр, за тэгээд Дөлгөөний гэр, тэгээд Имлэг гэдэг энэ 3 том объектыг бол яг барьж байгуулсан. Боловсрол телевиз тэгээд дээр нь хийж байгаа киноны маань хувьд гэвэл павильонд хийгдэж байгаа 2 дахь уран бүтээл болж байгаа. Павильон зураг аавна гэдэг бол өөрөө эн чинь одоо киноны нэг дэвшил шүү дээ. Хиллэг хийц. Тэр утгаараа үнэхээр сайхан байна. Бидний кино маань энэ бол дууны нэг 70-80% павильон тах шүү. Манай уран бүтээлчд маань ихний зурган дээр орж ирээд хөөш ямар гоё юм бэ гэж бүгдээрээ шагшраал эхэлсэн. Орж ирээл яг павильонд орж анхны сэтгэл үнэхээр гайхалтай ямар гоё юм бэ л гэдэг сэтгэлээр төгтөж авч исэн да. Эхэлж орж ирээл ер нь уул галтсан да. Өө ямар сайхан гэрмээ л гэл. Манай киноны хувьд гэх юм бол их нүсэр одоо кино үйлдвэрийн тэр том жижиг 2 павильоны чинь битүү өөрсдөө байшин доторх байшин бүтээсэн. Одоо л манайд байгаа мэдээчтэй номер 1 павильон. Агуул гэж хэлэхээс аргагүй бид нэр 5-6 сарын турш тэнцээ амьдарч байгаа. Яг гэр шиг маань болсон тий. Тэнцээ найл арай л усанд орохгүй байгаа юм. Зургатаар хүмүүс хараад ийм байшин хаана байдгийг болоо тий. Хаанхын орон сууц юм бэл гэж бодмоор манай зураач нар бол их гоё ажилласан байлээ. Бид нар чинь нөгөө зургийнхаа объектээр зураг аваад пэйж дээрээ тавиал ингэнгүүт хөөх энэ хааны хинийхээ энэ төр гэлүүд сонирхчихсан. Тэр гэрт тэр орон дээр хүүгээ тэрврээд тэр орон дээр найзтайгаа хамтраад жүжиглэж явах тэр өрөөнд хамтраад жүжиглэж явах тэгэхээр яг л нэг гоё гэрт байгаа юм шиг те. Аав нь анх хүүгээ төрөхт нь эмч болоод ихвэрж авч илаа штт. Тэр үед хүүгээ яг ингэж бариад залгич нь намайг дураасан дэндүү царайлаг юм а гэж магнаа анхтал баярлж илаа штт. Тэр дунд ямар нэгэн байдлаар за энийг ч одоо гэр гэж хэлэхэд хэцүү юм да гэж бодоод нэг оролцоод уран бүтээлээ хийх нэг онд угаасаа гэр байгаад идэг. Айлын гэрч юу байдаг? Маш жижигхэн юм хүртэл энд бүгдээрээ байж байгаа байхгүй. Халаан болон дээр те цулхуу тийм юу байхгүй тул энд жижиг чимглээд сүмнэрүүд нэлээд залхуулсан.
бүх юм амьд байж чадсан. Хиймэл зүйл огт байхгүй. Зураач нар гэдэг чи өөрөө алтан гартай хүмүүс байдаг шүү дээ. Юмхнаар юм хийдэг. За энд нэг сүвнэр хэрэгтэй байна гэхэд бараг цаасаар хийгээд ирэх жишээний зураачдынхаа ур чадварыг бол амар биширсэн. Тэн дээр ажиллаж байгаа хүмүүсүүдийг харахад айгүй хурдан шуурхай. Өнөөдөр ирэхэд өөр байсан, маргааш ирэхэд дахиад өөр болсон байх жишээ нэ тий. Тэгэхээр Монголд одоо павильон өгч байгаа нь сайшаалтай нэгдүгээрт, хоёрдугаарт зураачны хувьд ингээд өөрсдөө хийхэд альж талаас нь операторууд зураг авчих боломжийг олох чинь манайхаар одоо имлэг байлаа гэхэд имлэгт бид нэр орилж чадахгүй, чангаар ярьж болохгүй тийм учраас бас павильон бол нэг талаар айгүй тийм даваа талыг олгож байгаа л доо. За тэгээ ингээд ийшээгээ манай павильоныг дээдлэгээр байгаа. За энэ цохоор манай операторууд маань янз бүрийн гэрэл тохируулж одоо өдрийн гэрэл, шөнийн гэрэл гэмтчлэн тэр нөгөө өдөр шөнийн солилцоог их гоё үзүүлж чаддаг. Тийм манай арын албанд ажилласан хүмүүс бол маш чадварлаг. Тийм нийт 20 хүнээс бүрдсэн тийм баг байгаа. Тэгээд урд нь бас кинонд ажиллаж байсан туршлагатай тийм хүмүүс болохоор тэдэртээ бас маш их баярлалаа гэж хэлмээр байна. Хамаг ажлыг зохицуулдаг. Бүгдээр ингээд сэтгэлээсээ тийм нэг баг болж ингэж ажилласанд би ингээд маш их сэтгэлээсээ баярлж авдаг шүү гэж хэлмээр байна та нартай. Зураглаач хүний хувьд бол гэрэл тавих хэрэгтэй, хөдөлгөөнийг бүтээх хэрэгтэй, уран сэтгэх хэрэгтэй гэж энэ гурван элемент байдаг. Энэ удаа маш сайн зураг авалттай, хөдөлгөөний ритмтэй иймэрхүү байдлыг одоо барьж зураг авалттай ер нь явуулж байгаа. Сото! Нэг ангит одоо уран сагны кино авлаа гэхэд объекттэй өгөл ингээд авахд бол бүтэн ганцхан одоо зохиол тий нэг л анги кино учраас тэрийг хөөж аваад ингээд авчдаг байсан л та. Тэгээд өнөөдөр нэг хэсгийг авчихснаа за болоод байж байгаа өөр хэд хоногийн дараа дахин авахд би үсээ засуулсан ч яах жишээтэй ч юм уу. Хөөс эн чинь нөгөө яадаг гэсэн үлээ гэл тэгэл бүгдээрээ зургийн өмнө бөөвөнд бүгд ингээд ярилцаад ингээд ингэжсэн. Дөнгөж нэг цагийн өмнө болсон үйл явдлыг дахиад өөр өдөр яг тэндээсээ үргэлжлүүлж авна гэдэг бол бас жүжигчийн үний хувьд бол бас хэцүү л дээ. Энд чи сууж исэн хүртэл яг тэр ирээ байх хэрэгтэй болдог. Тухайн бүртэн зургийг аваад дараагийн сцений тавих үед жүжигчний ирэхэд бид нэр яг тэрийг бэлдээ тавьсан байдаг. Яг энэ дээр энэ байцаа байсан. Одоо эсвэл тэр төмсийн нэгж тавьсан, хоолонд нь юм байсан. Яг тэрийг л дахиад ихнээс нь тавина. Зураачийн маань ингээд энд бэлтгээд ширээ засдаг энэ бүх одоо хэрэглэгдэхүүн одоо жимс, чихэр, мах төрөл бүрийн зүйл. Тэгээ бид нар зургийн үеэр бас энэ зураачийнхаа нууцаар хийцэн юмнаас жижиг одоо манайхан одоо санамсаргүйгээр авч иддэг байгаа. Яг олон ангитай кино учраас бид нэр тий зөрүүлэхгүй байх талаас нь бас бодох хэрэгтэй. Зөв манай киноны хувцсан дээр ивент төгчээр эвсэг кашмир ажиллаж байгаа. Тэгээ ерөнхийдөө бол кашмирууд их байгаа. Эвсгийн ноолорууд. Тэгээ ерөнхийдөө манай киноны ивент төгчнөр бүх талаараа тусалж дэмждэг болох хуцсны тал дээр бол тийм хүний нүд хуурсан юм бол байхгүй. 9 цаг зураг хэлэхээр бол 9 цагаасаа төрүүлж ирж үс хувцас бүх юмнуудад бэлтэн. Олон эмэгтэйтэй байдаг болохоор нэг ачаал их байдаг л да. Тэгэл бүгд их гоё байхыг л угаасаа бодно шүү дээ. Тэгэл их жоохон цаг их авдаг. Телевизийн маань ажил бол нөр их ажил байдаг шүү дээ. Телевизээр нэг сар гарах киног бид нар нийт 6 сарын хугацаанд хийж дуусгалаа. Тэгээд нийт 1600 минутын метражтай. Нэг анги 40 минутаас бүрдэж байгаа. 40 ангид ийм кинога. Хөл толгоор мэдгэдэггүй өдөр шөнөгөл нойргүй одоо тий хоолгүй судлаа хэлээд явах ба тийм ээ. Үнэхээр энэ бас жоохон ядралттай байсан боловч эргээд одоо ингээ харахад сайхан байна л да. Би альтернативс чинь ажиглаад байх шээ. Би харин таныг бас ажиглаад л байгаа. Кино үлдвэрт дээр амар хүүтэн. Тэгээ бидний юм хувцс шууд нэмгийн ингээ цав цагаан хувцс болохоор амар даардаг байсан. Бас нэлээд жиндүү хүүтэн тийм орчинд авчаасан нэг хүний хоолой халуурах зэрэгэл цаашаа олсон зүйлтэй. Эмээ угаал бүгдээр ингээл тэгэж явсаар байгаа зураг авч үлдсэн өдөрт 16 сцен нормтой. Тэгээд шүнжэнгээ авахлаа. Би үүнийг дүр тоглосон. За манай Мишелийн дүр тоглосон 2 хөөрхөн хүүхэд байгаа. Тэгээ энэ хоёр маань ч гэсэн энэ том мэрэгжлийн жүжигчтэй хамтраад энэ ачааллыг даагаад яг цуг зогсож байгаа текстээ уншаад тэгээд гүйж ороод зураг авахуулаад шин орой үүр цайдлах болоод байдсан энэ хоёр хөрхөн дүүгээр маш их барахсан.
эдний ар гэрийнхэнд бас маш их баярлалаа гэж хэлмээр байна. Шөнө 1 цагт 2 цагт тарсан чамаагүй маргааш өглөө 9 цагт бүгдээрээ нүдэн жоохон улаалттай хөө гэж орж ирж байгаа шүү дээ. Биднэрт чинь нөгөө ажлын цагийн хуваар гэж яг тогтмол цаг бол байхгүй. Уран бүтээлчд бид нэр манай ар гэрийнхэн бол аюу хэцүү байдалтай байдаг шүү дээ. Өөр хүүхэд наавыгаа хүлээсэн ч гэдэг юм те. Эхнэрний нөхрөө хүлээсэн одоо нөхөр нь эхнэрээ хүлээсэн. Ер нь уран бүтээлчдийн гэр бүл би тийм л байдаг байх гэж би өөрөө боддог. Дэж магадгүй амар хартаж байд юм эсвэл амар ойлгодог нөхөр байгаа те. Би эхнэрээ шүн тоглоулмаар байна. Тэ. Та нар яг ажлын цагаар зураг аав. Нэгэнд орцсон төр жүжигчнийг бид нар яаж чадахгүй те. Яг ажлын цагаар зураг аав гэж тэгтэл өдрийн ард энэ баг л зогсох байхгүй. Яг л сайн уран бүтээл төрхөндөө уран бүтээлчд нь сайн ажиллах хэрэгтэй гэдэг. Сайн уран бүтээлч ажиллахын их үндэс нь тэр сайхан гэр бүлийн дэмжлэг. Энэ уран бүтээлийг ингээл хийгээ явж хах ар гэрт яваад очиход сайхан инээдтэй өгддөг. Одоо халуун сайхан хоол цайтай өгддөг. Хамгийн нэгдүгээр нь манай уран бүтээлчдийн гэр бүл байдаг. Жүжигчдийг сүн өрөө тоглоход ойлгохгүй байхад чинь тоглосон юм ингээл дэлгэсэнд гарч байгаа харагдаж байгаа шүү дээ. Тэгэхэд тэр оператор, гэрэл төлөгч тэр ард ажиллаж байгаа туслах багийнхныг бол хүмүүс 100% ойлгоход бас хэцүү байхаа. Чинээр юм худалдаж аваад байлгүй тэрийг хэрэглээрэй мэдүү. За. Манайхаа юу хийж байна? Амри. Хоолой чи хідүүлээд өргөндөө орё. Чик байгаа. Оо за. Тэр чинь суугаар адамтай гараар хаана модноос гараад ир. Манайхаа халнаас дэшээ сууж болно шүү. Наашир. Ямар нэг тийм дайгоо олон юм бэ? Мэрийн пицца байна. Жохон тоо хууртай тийя. Нэг кино түрээсч юм уу? Доош ажиллах гэдэг. Наач хэдэн төгрөгийн нийтээ аваа цэцэг. 4,000. Хоёрын зэвэнээрөө хаалцаж. Цэцэг юм тийм л байна. Манай тавгаах чинь инээд мутаахгүй юу. Тэгэл ямар нэг тийм инээдтэй юм болонгод тавгаах ингээд хаяа инээх гээд инээчээд байдаг байхгүй. Тэгэл бид нар тавгаах та битээ инээлтэй гэж бид нар дандаа тэгдэг. Тэгээ нөө чи инээгээд ингээд тогтхон. Тэгээ өөрөө хажууд хамгийн гол нь ингээд суучаад өөрөө ингээд харьцаж байгаа байхгүй. Тэгээ зарим нь хажууд ингээд ам нь ингээд харахад битүү заа ингээд жимицэн нүд нь ингээд зүгээр мөртөө дотроо яг хажууд нь сонсвол ийж яхаа ингээд дуурайд байгаа байхгүй. Инээх гээд өөрөө дотроо инээг бас бараг ер нь хагас жил гэж хэлэхээр хугацаанд бүгдээрээ би энийгээ одоо сайн мууг нь мэддэг болж байна. Багийнхан цуглахаас ахуулаад бүгдээрээ энийгээл дуусахад хүртэл энийгээл тэгэл тарахтаа энийгээл дуусдаг юм болохоор миний амьдралын бас нэг хэдэн үйлдэл аягаа хөвгөлтэй өнгөрч байгаа. Дараагийн уран бүтээл хийхэд бол нэлээд сайхан татнцсан юм хамт олон бүрдэж үлдэж байна. Манай киноны продюсерийн алданыханд бол үнэхээр гоё байна тий. Танаа бодсон, сансан зүйл биднийг өнөөдөр энд нэгтгэж чадсан. Та хэд маань үнэхээр юмыг төгсөе тий. Энд мөнгө гарахтаа гол шинэ бүтээл сайн болох ёстой гэдэг үгнээс гайхалтай ажиллаж яасан учраас дараачийн босрол телевизээс 50 гарсан бүтээлд уран бүтээлчд ингээл ирэх ёстой байх гэж би бодож байгаа. Тэгэхээр гоё ажилтан шүү. Гоё шүү. Шууд давай би орё. Би очиё. Кино бүтгэд бол нэлээд бүртгэг зардал ордог тий. Тэр зардлыг тэр компаниуд гаргаж өгж байгаа. Гэхдээ зөвхөн тэр зардлаас гадна бас кинонд одоо маш их мөнгөөр үнэлэгдэхгүй тусалцаа бас тэд нар үзүүлдэг л дээ. Тэгээд хамтарч ажилласан энэ компаниудтай бас талархсан баярлаа гэдгээ хэлэх нь зүйтэй баг. За 2015 онд Номын электроникс компани Европ тэргүүлэгч Beko брендийн хамтын ажиллагааны өрөөнд боловсрол суваг телевиз болон ТV коктейл хамтлагийн хамтран бүтээсэн хөгжилтэй гэр бүл олон ангит нийтмийн цуврал кинонд ерөнхий ивент тэтгэгчээр хамтран ажиллалаа. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд залуучуудаа үзэх, сонирхох бас нэгэн тийм шинэ
хөгжилтэй киног та бүхэн танилцуулж байгаадаа баяртай. Тэгээд манай компани болохоор ерөнхийдөө энэ кинон дээр Доширак брэн дээр бол ивент тэтгэж ерөнхийдөө хамтарч ажиллаж байгаа юм. Одоо тэр Янды эмчингээр одоо тэр эмнэлгийн ихэнх юмнууд нь бол одоо павильон тэгдэг. Тэр тавилгууд нь бол одоо манай Говь ангамын ивлийн тавилгууд. Univision видео санд аль биесны нээлттэй ээж төрүүлж байрлал гэдэг маань нөгөө талаасаа үзэгч дуртай цагтаа үзэх, завтаа цагтаа үзэхтэй. Хүсвэл нэг дор бүх ангийн үзэгч гэдэг юм уу? Ийм давуу тал, ийм боломжийг үзэгчдэд олгож байгаараа онцлогтой. Тэгээ киноны үзэгч та бүхэнд бас инээд баяр авчирсан сайхан кино болно гэдэгт бид нэр бүрэн итгэлтэй байна. Боловсрол телевизийн хамт олон цаашдынхын ажилд өндрөөс өндөр амжилт хүсье. Утгагүй нэг сарын хугацаанд телевизийнхаа өмнөөс битгий цалаарай. Бид нар ч гэсэн дараагийнхаа кинонд бүр их туршлагажаад маш олон телевизийн сонирхолтой бүтээл хийх болно гэдгийг амлая. Ажил сүүлийн өгүүлэлтэй. За, бүгд ясна хаймс. Өчигдөр ангисан 24-ийн 2 дүүбэл 3 камер